Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ нэгэн залуухан эмэгтэй тохиолдсон маш харамсалтай хэргийн тухай ярихаар бэлдсэн байгаа. Ингээд хэрэгтэй орцгоё. 2016 оны 7 дугаар сарын 6-нд өглөөний 9 цагийн үед 911-т Роберт гэх залуугаас хуучин эхнэр нь орон дээрээ огт амьсгалахгүй хөвтөд байна. Түргэн тусламж хурдан явуулаад өгөөч гэх дуудлага ирснээр энэхүү хэрэг эхэлсэн. Цагдаагийнхан болон шуурхай албаныхан хаягийн дагуу яаралтай явж очиход Роберт нэгэн эмэгтэйн дээр гарчихсан хиймэл амьсгал хийгээд байж байсан. Түргэний ажилчид Робертыг холдуулан эмэгтэйг газарт буулгаад анхны тусламж үзүүлэхээр оролдож эхэлсэн боловч тусгай багийнхан эмэгтэйн биед хүрээд л тэрээр аль хэдийн амьсгал хураагаад хэдэн цаг өнгөрсөн байх боломжтой гэдгийг олж мэдсэн байдаг. Учир нь түүний бие маш хүйтэн байсан бөгөөд аль хэдийн хөшөөд удчихсан байсан. За энэхүү эмэгтэй нь хэн байсан бэ? Мелисса Торнтон гэх 2 настай бяцхан охиныхоо хамт амьдардаг 25 настай эмэгтэй 1991 оны 8 дугаар сарын 29-нд төрсөн бөгөөд 3 охинтой айлын хамгийн бага охин болон мэндэлсэн. Цаашлаа түүнийг эргэн тойрныхын хүмүүс хэлэхдээ хөдөлмөрч, тууштай мөн энэ тийм зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанууд болон сайн дурын ажлуудад оролцох дуртай маш эрч хүчтэй эмэгтэй байсан гэж тодорхойлдог. Мелиссагийн хувьд 2 эгчтэйгээ маш дотно бүх зүйлээ илэн далангүй ярилцдаг байсан ба дэлхийгээр тойрон аялах мөрөөдөлтэй тухайгаа цаашлаад мөрөөдлөө биелүүлэхийн тулд тусдаа данс нэгээд мөнгөө цуглуулж байгаа тухайгаа ч 2 эгчтэй ярьсан байдаг. Дотны хүмүүс нь түүнийг Месси гэж дууддаг байсан учраас одооноос арай амраар нь Месси гэж дуудаад явчих. Эргэн тойрныхын бүхэл хүмүүс Мессиг хайрладаг байсан. Түүний гэр бүлийн гишүүд хоорондоо маш дотно халуун дулаан уур амьсгалтай байсан учраас тэрээр маш их хайран дунд өссөн хүүхэд хийгддэг. Месси 19 нас хүрээд гэрээсээ нөө өөрийн эгч болох Энжел дээр очин хамт амьдарч эхэлсэн. Том эгч болох Энжел нь гэрээсээ ердөө 20 минутын зайтай амьдардаг байсан учраас эцэг ихэнч мөн татгалзалгүй эгчтэйгээ хамт амьдрахыг нь зөвшөөрсөн байдаг. Эгчиндээ нүүжчид удаагүй байх үед нь Энжелийн охины төрсөн өдөр болсон бөгөөд тэд хөршөөд болон дотны хүмүүсээ дуудан багахан хэмжээний хүлээн авалт хийхээр шийдсэн. Энэ үед Месси хөршөөхөн залуу болох Роберттэй танилцсан бөгөөд Роберт нь эхнэрээсээ салаад аав ээжийнхаа гэрт буцаж ирээд удаагүй байсан үеийн хосууд маш хурдан дотносож эхэлснээс гадна Месси Робертийн бүхэл зүйл татагдан дурлсан талаараа 2 эгчтэй ч ярьж амжсан байдаг. За Роберт 2010 оны 7 сард эхнэрээсээ салан гэртээ буцаж ирээд байсан ба эхний их нэртэйгээ дундаасаа 2 хүүхэдтэй байсан. 2 жил үерхсэний дараа хосууд тусдаа гарахаар шийдэн Роберт аав ээжийнхаасаа нүү анхааран Мелисса эгчээхээсээ нөөж хамт нэг гэрт орон амьдарч эхэлсэн. За хосуудын хувьд эхэндээ бусад хосуудын л адил бүх зүйл маш сайхан байсан хэдий ч удалгүй 2013 оны 12 сар гэхэд тэдний хоорондын харилцаа муудан нэгнээ ойлголцоо болж хэрүүл тасархаа байсан гэдэг. Роберт нь нэгэн сэлбгийн дэлгүүр ажиллаулдаг байсан ба тэрхүү дэлгүүр нь гэрээс нь ганц 2 майлын зайтай маш ойрхон байрладаг байсан боловч Роберт ихэнх цагаа дэлгүүр дээрээ өнгөрөөдөг, баг гэртээ үзэгддэггүй болж эхэлсэн. Мессигийн хувьд хэдий Месси Робертыг ажилдаа дуртай, хичээнгүү, амжилттай байгаад нь баяртай байсан ч ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа. Мөн найз залуу түүнээс нэг зүйл нуугаад байгаа юм шиг санагдаад санаан зовж байгаа талаараа ичтэй ярьж байсан удаатай. Удалгүй Месси өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг олж мэдснээр хосууд 2014 онд бяцхан охинтой болсон. За гаднаас нь харахад Робертийн гэр бүл шиг аз жаргалтай, сайхан гэр бүл байхгүй юм шиг л харагддаг байсан боловч яг үнэндээ хаалттай хаалганы цаана өөр амьдрал өрнөдөг байсан гэдэг. Тэдний харилцаа өдөр ирэх тусамд орцоор л байсан. Улам л нэг нэгнээ ойлголцоо болоод улам л нэг нэгэндээ муухай үг хэлдэг болсон. 2015 онд Месси нэлэх хүүхдээ хасрахын хажуугаар ажиллаа хийх, сувилагчийн сургуультай явах, за цаашлаад сүмийн арга хэмжээндээ оролцох гэх мэт маш олон ажлын дунд завгүй байдаг байсан бол энэ үед нь Роберт эсэргээрээ өөртөө итгэлгүй болж эхэлсэн гэдэг. Учир нь удахгүй Месси өөрийг нь хаяад явчихж магадгүй гэж байнга боддог болж эхэлснээс гадна Роберт өөрийгөө Мессид хэрэгтэй хүн биш, Месси өөрийг нь байсан ч байгаагүй ч ялгаагүй юм байна гэх бодол нь түүнийг улам зовоож эхэлсэн. Роберт энэ бүхэнд нэгэн гаргалгаа олсон нь Месситэй албан ёсоор эхнэр нөхөр болох байсан. За тиймээс удалгүй Мессид гэрлэх санал тавихад Месси зөвшөөрсөн хэдий ч яг үнэндээ тэрээр гэр бүлийнхэн болон дотны найзуудтай Роберттой гэрлэх тал дээрээ эргэлзэх болсон талаараа цухуулгасан байдаг. Энэхүү явдлаас жилийн дараа Энжелийн сүү залуу болох Скот тамхи татгаар гадагшаа гарах үедээ Роберт машин дотроо кокаин хэрэглэж байгааг олж хараад Мессид хэлснээр Месси Робертыг
өөрөөс нь нууцаар кокаин хэмээх мансууруулах бодис хэрэглээд удаж байгаа талаар олж мэддэг. За Мисси үүнийг олж мэдснээр хосуудын хооронд маш том маргаан болсон ба Роберт дахин мансууруулах бодис хэрэглэхгүй гэдгийг Миссид амласан ч амлсандаа хүрч чадалгүй хар тамхи хэрэглэхээ зогсоогоогүй учраас хүүхдээ ийм хүний хажууд үсэхийг хүсээгүй Мисси 2016 оны 3 дугаар сард Робертоос салахаар шийдэн охиноо аваад эгчиндээ очиж амьдрахаар явдаг. Миссигийн хувьд ээж аав дээрээ очиж амьдрахыг хүсээгүй учраас Энжелийн гэрт нүүж очисон. Түүний эгч Энжел хэлэхдээ тэр үед Мисси маш жаргалтай харагдаж байсан. Учир нь удаан хугацааны турш бэрхшээлтэй харилцаанд байсны дараа эцэст нь эрх чөлөөтэй болж мөн ирээдүйн амьдралынхаа талаар төлөвлөгөө гарган догтлон байгаа талаараа эгчтэй ярьж байсан гэдгийг нь дурдсан байдаг. Хэдий Роберт Мисси хоёр салсан ч Роберт Миссигийн эргэн тойронд эргэлдэхий огт болоогүй. Хаяа эгчтэйгээ хамт гадуур зугаалах үед Роберт хаанаас ч юм гараад ирдэг. Робертийн найзуудын хэлж байгаагаар тэд Робертыг Миссид бүр донтчихсан байсан гэдэг. Миссиг алтгаас маш их айдаг. Дандаа Миссигийн тухай ярьдаг. За удалгүй 2016 оны 7 дугаар сард нэгэн орой Мисси эгчийнхээ хамт баар руу явсан. Цагийг хамт хөвгчлөлтөө өнгөрөөж байтал бусад өдрүүдийн адилаар Роберт гинтхэн хүрээд ирсэн. Эгчдүү хоёр Робертыг гинт ирсэнд гайхсан идэж муухай зан гарахыг хүсээгүй учраас хамт хэсэг суусны дараа тэр гурав Энжелийн гэрлөө буцан очоод Энжел унтахаар өрөөрөөгөө орж Мисси болон Роберт хоёр өөр баранд үргэлжлүүлэн хамт юм ярин суухаар буцан гарч явсан. Энжел шүн Роберт Мисси хоёрыг буцан ирж байгааг сонссон ба Миссигийн өрнөөс бүхлүү чимээ гарч байхыг анзаарсан ч сүйдтэй зүйл гэж бодлогүйгээр өглөө эрт ажилдаа байсан тул буцаад унтаад өгсөн. За маргааш өглөөнийх нь 7 цагт Энжел ажилдаа явахаар босч ирээд харахад Робертийн машин байхгүй байсан ба Роберт аль хэдийн явчихсан. Харин Мисси унтаж байгаа хэмээн бодоод шууд гараад явсан байдаг. За хэрэг гарсан өдөрлөө буцан очицгой 911 дээрсэн дуудлагын дагуу шуурхай албаныхан очоод Миссиг нас барсан гэдгийг тогтоосны дараа мөрдөх багийнхан Миссиг гадны нөлөөтэй нас барсан хэмээн үзэж мөрдлөгөө эхлүүлсэн. Мэдээж хамгийн ойрын сэжигтэн нь Роберт байсан учраас түүнээс байцаалт авахар хилцс рүү авч явдаг. Роберт хэлэхдээ Роберт Мисси хоёр бааранд сун хамт ууж байгаад удалгүй тэндээсээ гарan Энжелийн гэрт буцан очисон ба Миссиг унтаад өгөхөөр нь Роберт гэртээ харахаар түүнийг орхин шөнийн 3 цаг үед тэндээс гарсан. Харин маргааш өглөө нь Миссиг зүгээр хэсгийг шалгахаар гэрт нь очтол Миссис хэрэгхгүйгээс гадна мөн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй. За цаашлаад бүр амьсгалахгүй байсан учраас сандран 911 рүү залгасан хэмээн мэдүүлэг өгдөг. Түүнчлэн Робертийн биеийн дээгүүр хумсаараа уурсан мөрүүд байсан ба шинжээчдийн үзснээр ийм гүн шигдэн маадсан хумсны мөр нь хэн нэгэн амь тэмцэн тарчилж байхдаа гаргасан байж болзошгүй гэж үзсэн. Харин Роберт үүнийг тайлбарлахдаа тэрээр өмнөх шөнө нь баарнд байхдаа хэн нэгэнтэй зодтолсноос ийм шарх авсан гэж тайлбарласан боловч мөрдөгчд тэрхүү баарны үүдний хяналтын камерыг шалгаж үзээд Робертыг шууд худлаа ярьсныг нь олж мэдж болохоор байсан. Учир нь Роберт болон Мисси баарыг орхин гарч явж байгаа бичлэг үлдсэн байснаас гадна Роберт тэрхүү бааранд хэн нэгэнтэй зодтолсон гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй. Миссигийн цогцсон дээр затлан шинжилгээ хийсэн мэрэгчлэнүүд Миссигийн үхлийн шалтгааныг амьсгал боогдсноос хэмээн үзсэн. Удалгүй Роберт мэдүүлгээ өөрчилсөн бөгөөд Мисси Роберт хоёр бэлгийн харилцаанд орж байх явцад Мисси түүнээс өөрийнх нь хоолойг боохыг гуйсан. Робертод энэ нь тухгүй байсан ч Мисси үн туртай байсан учраас хийж өгөхөр болж хоолойг нь боож эхэлсэн. Гэвч санамсаргүй байдлаар хитрхи чанга боосноос болоод Мисси амьсгал хураасан. Энэ бол золгүй явдал байсан хэмээн хэрэгээ хүлээсэн байдаг. Миссигийн эгч түүний хуучин найз залуучууд руу залган Мисси үнэхээр ийм зүйл дуртай байсан эсэхийг нь асуухад тэд бүгдээрээ Миссиг ийм зүйл дуртай байгаагүй хэмээн хариулсан бөгөөд Миссигийн хүзүүн дээрх гарны орон болон улаалтнаас үүдэн Миссигийн амь насыг хөнөөхөөр санаатаг үлдсэн хэрэг хэмээн үтсэн. Шүүхээс Робертыг урдаас төлөвлөн хүний амь насыг санаатагаар хөнөөсөн гэмт хэрэгт буруутгасан бөгөөд 1-р зэргийн хүн амны ялтай хэмээн үзэж давж заалдах боломжгүйгээр насаар нь хорих ялаар шийдгсэн. За одоо хүртэл Роберт өөрийгөө Мелиссагийн хэрэгт огт буруугүй гэж үзсэн хэвээр байдгийн байлээ. Мөн тэрээр одоо хүртэл шоронд ялаа эдэлж байгаа бөгөөд энэ жил 37 нас хүрч байгаа юм байна. За нэг ийм харамсалтай хэрэг байна. Манай бичлэг таалагддаг бол subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгоно та бүхэнд notification очих болно шүү. Мөн санал хүсэл болон яриулахыг хүссэн хэрэг байвал доор comment-д бичиж үлдээгээрэй.
дараагийн дугаар хүртэл баяртай.